Сайн байна уу? Өнөөдөр би та бүхэнд Карл Марксийн философийн тухай 7 минутын танилцуулга хүргэх гэж байна. Маркс бол дэлхийн түүхэнд маш их нөлөө үзүүлсэн онц философч, эдийн засагч хүн юм. Түүний үзэл санаа зөвхөн ном төдий зүйл биш, харин нийгмийг өөрчлөх хүчтэй зэвсэг байж чадсан. Марксийн нэг онцлог нь тэр ертөнцийг ойлгохоор хичээгээгүй, харин түүнийг өөрчлөхийг зорьсон юм. Диалектик гэдэг нь хөгжлийн хууль өөрчлөлтөд дотоод зөрчлөөс үүсдэг гэдэг санаа, харин материализм гэдэг нь ухамсар санаа бол бодит амьдрал материаллык орчин нөхцлөөс шалтгаалдаг гэдэг санаа юм. Маркс ингэж хэлсэн байдаг. Хүмүүсийн орших нь ухамсарыг нь тодорхойлдог, харин ухамсар нь оршихуйг биш. Товчоор хэлбэл хүмүүс юу бодж байна гэдгээс илүү ямар нөхцөлд амьдарч байгаа вэ гэдгийг бүхнээс илүү тодорхойлдог гэсэн үг. Түүхийн тухайд бол Маркс бүхнийг эдийн засаг, хөдөлмөр, өмчийн харилцааны үүднээс тайлбарладаг. Тэрээр хэлэхдээ бүх түүх бол ангийн тэмцлийн түүх юм гэжээ. Марксийнхээр бол түүх дараах шатуудаар яв. Овог аймаг бүгд тэгш, боолын нийгэм нь эзэн ба боол, феодализм нь язгууртан ба тариачин, капитализм нь капиталист ба ажилчин, цаашдаа социализм нь коммунизм. Шат болгонд ангийн хооронд зөрчил байдаг. Тэрээр зөрчил нь шинэ нийгмийг бий болгоно. Хөдөлмөр ба харшил. Марксийн хувьд хөдөлмөр бол түүнийг бүтээдэг гол зүйл. Гэхдээ капитализмд энэ хөдөлмөр хүнийг чөлөөлөх биш, харин боолчлдог гэж үздэг. Яагаад боолчлдог гэж үздэг вэ гэхээр ажилчин бүтээсэн бүтээгдэхүүнээ өөрөө хэрэглэж чаддгүй, өдөржин хөдөлмөрсөн ч жинхэнэ үр шимийг нь капиталист авна. Ингэснээр ажилчин хүн өөрийн ажил, өөрийн хүч, өөрийн оюун санааны харийн болж эхэлдэг. Үүнийг Марксийн харийн байдал буюу alienation гэж нэрлэв. Илүүдэл үнцэн. Энэ бол Марксийн эдийн засгийн онолын цөм хэсэг. Тэр ингэж асуусан. Капиталист хүн яаж ашиг олдог вэ? Хариулт нь ажилчны хөдөлмөрөөр. Жишээ нь ажилчин өдөрт 8 цаг ажиллаж эхний 4 цагт өөрийн цалинг бүтээдэг. Харин дараагийн 4 цагт нь капиталистын цэвэр ашиг болдог. Энэ нь илүүдэл хөдөлмөрөөр капиталист баяждаг. Маркс үүнийг шударга бус мүлжлэгийн систем гэж үзсэн. Ингэхээр ажилчин хүн мөнгө олох машин болж хувирж байна. Анги ба ангийн тэмцэл. Марксийн философийн гол хөдөлгөгч хүч бол ангийн тэмцэл юм. Капитализм нийгэмд хоёр гол анги бий. Капиталист төрөнгөтнүүд үйлдвэр баялагийг эзэмшдэг. Капиталист төрөнгөтнүүд үйлдвэр баялагийг эзэмшдэг. Пролетари ажилчин анги хөдөлмөрийн хүчээ зардаг. Эдгээр ангийн сонирхол огт таардаггүй. Нэг нь ашиг олохыг, нөгөө нь амьдрах нөхцлөө сайжруулахыг хүснэ. Ийм зөрчил заавал тэмцэлд хүрнэ. Марксийн хувьд энэ тэмцэл эцэстээ хувьсал болж ажилчин анги төрийн эрхийг авна гэж үзсэн. Социализм ба коммунизм. Маркс зөвхөн шүүмжилдэггүй, тэрээр нийгмийг ирээдүг төсөөлж чадсан. Социализм гэдэг нь үйлдвэр, хөрөнгө, төрийн мэдэлд орно. Ажилчин төрөө удирдна, анги мүлжлэг, алга болно. Коммунизм гэдэг нь төгс нийгэм өмч байхгүй, харин дарангуйлал байхгүй, хүн бүр хэрэгцээ хангаж, бүрэн эрх чөлөө гэдэлнэ. Ингээд социализм бол шилжилтийн үеийн коммунизм бол зорилго юм. Марксийн философи өнөөгийн ач холбогдол 20 дугаар зуунд Марксийн үзэл санаан дээр үндэслэн олон оронд социалист нийгэм байгуулсан. Жишээ нь Зөвлөлт холбоот улс, Хятад улс, Куба, Вьетнам гэх мэт. Түүний онол нь хөдөлмөрчдийн эрхийн төлөө тэмцэл, үйлдвэрлэлийн эвлэл, цалингийн ажлын нөхцөл сайжруулах хөдөлгөөнүүдэд ихээхэн нөлөөлсөн. Өнөөдөр ч гэсэн түүний үзэл санаа эдийн засгийн тэгш бус байдал, баялагын төвлөрөл, ажлын байрын мүлжлэгийн шүүмжлэхэд ашиглагцаар байна. Карл Марксийн философи бол ердөө хичээлийн агуулга биш, харин нийгмийг шинжлэх, ойлгох, өөрчлөх хүчтэй арга юм. Тэр хэлсэн байдаг. Философийн зорилго бол ертөнцийг зөвхөн тайлбарлах биш, харин түүнийг өөрчлөх явдал юм. Түүний үзэл санаа зарим нь хүнд хатуу, хурц мэт санагдаж болох ч шударга ёс тэгш эрх, хүний эрх чөлөөний тухай эргцүүлэхэд маргаангүй чухал хувь нэмэр болсон. Коммунизм гэж юу вэ? Коммунизм бол социализмын дараагийн шат. Энэ бол Марксийн үзэлдэх төгс нийгмийн загвар юм. Энэ үед хувийн өмч байхгүй болно, бүх зүйл нийгмийн хамтын өмч болно, анги ялгаа мүлжлэг төрж өөрөө хэрэггүй болно. Хүмүүс өөрсдийн хэрэгцээний дагуу баялагыг хүртээнэ. Хүн бүр чадлынхаа хэрээр ажиллаж хэрэгцээнийхээ хэрээр хүртэнэ. Маркс энэ үеийг эрх чөлөөний бодит эхлэл гэж үзсэн. Яагад гэвэл
хүн амьдрахын тулд ажил хийх хэрэггүй болно. Харин хүн өөрийгөө хөгжүүлэхийн тулд нийгэмдээ хувь нэмэр оруулахын тулд ажиллана. Товчоор хэлбэл коммунизм бол ядуурл байхгүй, өлсгөлэн байхгүй, дайн мүлжлэг ялгарл байхгүй, шин шудраг хүн төвтэй нийгэм юм. Марксийн философийн өнөөгийн ач холбогдол Карл Марксийн философи зүгээр л 19-р зууны сэтгэлгээ биш, өнөөдрийн 21-р зуунд ч гэсэн түүний үзэл санаа олон улсад хүчтэй нөлөөсөөр байна. Юун түрүүнд Марксийн онол төр үндэслэн зөвлөлт толгойд улс, Хятад улс, Куба улс, Вьетнам зэрэг орнуудад социалист нийгмийн туршилт хийсэн Аз, Латин Америк, Африк даяар олон орн ажилчны хөдөлгөөнүүд хувьсгалууд өрнөсөн. Мөн Марксийн философи нь хөдөлмөрийн эрхийн төлөө тэмцэх суур онол болж гисэн. Үйлдвэрчний эвлэлүүд, нийгмийн халамж, хөдөлмөрийн аюулгүй байдал зэрэг түүний санаанаас урам авч хөгжсөн. Дэлхийд даяар баярлагын төвлөрөл, ядуурл, ажилчдын мүлжлэг гэх мэт асуудлууд Марксийн дэвшүүлсэн асуудалтай огт зөрөхгүй байгаа юм. Жишээ нь хүн амын баян 1% нь хүмүүст нийт баялагын 40-50% эзэмшиж байна. Ажилчдын амьдралын наад захыг хэрэгцээг хангахын тулд 2-3 жил ажил зэрэг хийж байна. Маш олон залуус дипломтой тогтмол ажилгүй амьдарч байна. Эдгээр нөхцөл байдал Марксийн хэлж байсан ангийн ялгаа, мүлжлэгэн өмчийн төвлөрөл гэдэг ойлголт өнөөдөр ч хамаатай гэдгийг харуулж байна. Түүнчлэн уур амьсгалын өөрчлөлт, экологийн сүрэлж, капиталист системийг ашиг хөөсөн сэтгэлгээтэй салшгүй холбоотой гэж үзсэн судлаачид үздэг. Энэ тухайд Маркс аль эрт анхааруулж байсан. Тиймээс түүний философиг зөвхөн түүний нэг хэсэг биш, харин өнөөгийн нийгмийг сүмжлэх, багж, ирээдүйг төлөөлөх, гарын авлах гэж ойлгож болно.